Улаанбаатар хотын орон сууцжуулах тухай хууль, Улаанбаатар хотын орон сууцны банк хоёрыг байгуулах судалгааны ажил явж байгаа. Энийг хот байгуулалтын сайд ахлаад нийслэлийн засаг дарга багт нь ороод ингэ ажиллаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бас манай ерөнхий сайдаас засгийн газраас авч байгаа чиглэл бол төрийн албан хаагч, залуучууд, ахмадууд ер нь орон сууцжуулъя. Ипотекийг бол олон төрлийн бүтээгдэхүүн болгоё. Тэгэхээр иргэддээ энэ зөвхөн 5%, 10% урьдчилгаатай байдлаар ипотекийн олон төрлийн 8%, 10% дээр бүтээгдэхүүн гаргаад энэ ойрын 3 жил төрийн болон хувийн эрхлүүдний 300 мянган орон сууц ашиглалтанд орохоор байна. Төрийн хийж байгаа бүх төслүүд 140 мянга. Улаанбаатар хотоос их чинь зөвхөн сэлбдээр ихэд 8500. Улаанбаатар хотын хэмжээнд ихэд яг одоо хийгдэж байгаа 16 мянган айлын орон сууцны төсөл гадаадын зээл тусламж Солонгос Хятадын Экзим банкны зээлээр тусламжаар мөн энэ сэлбчээ өөрөө бонд эдгүүсийг нэг ч төсвийн мөнгөөр хийгээгүй. Энэ дандаа олон улсын санхүүгийн менежмент хийж байгаа. Тэгээ энэ дээрээ одоо төрөөс нь бодлого гарч ир дэмжиж ер нь бол цаашаа бид нэр иргэд маань өөрөө орон сууцнд амьдрах хэрэгтэй. Гэхдээ орон сууцнд амьдрахдаа энэ хаан бол Баян зүрх дүүргийн 43 41 шиг шамбаарлаж биш. Орчинтой, нийтийн талбартай, цэцэрлэгт хүрээлэнтэй, нууртай ингэж амьдрья гэдэг ийм зорилгоор ингээд засгийн газар бодлогоор ажиллаж байгаа. Яг энэ бодит үр дүн бол сэлбдээр бүтээн байгуулалтууд явж байгаа. Дундаж гүйцэтгэл 8% хүрсэн явж байна. Өнгөрсөн жилүүдэд бол гэрээлэх ажлуудыг бол хийгээд газар чөлөөлтийн ажил дээр их удсан. Яг үндэ иргэдтэй газар чөлөөлөлт маш олон асуудлууд үүсэжсэн учраас. За бид нар бол газар чөлөөлтийн ажлаа ингээд 96% хүргэсэн. 2028 оны дундаас эхлээд Сэлб 20 минутын хотны 158 га дээр хийж байгаа хотын маань 80% босчихно.